За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За удаан хугацаанд уулзсангүй. Тэгэхээр энэ хугацаанд бас ямар нэгэн байдлаар дугааруудаа оруулъя гэсэн бодолтой байсан авч тэгээд үнэхээр ажил амжихгүй явсаар байгаа таарлаа. За хойно харагдаж байгаа. Энэ жилийнхээ одоо дугааруудыг дараа дараагийнхаа дугааруудыг хийхэд бас эвлүүлгээ хийх бүрэн болцоотой боломжтой болсон байгаа. За тэгээд энэ удаа холол өнгөрсөн 25 онд аялсан аяллаа маань видеоны төгсгөлийн жижиг хэсэг ороод ирэхэд бол энэ удаагийн дугаар маань өндөрлөх юм байна. Тэгээд үүнээс цааших дугааруудын холбогдох мэдээллийг бас багахан хүргэе гэж бодож байна. За энэ жил crossover одоо төрөлдөө ордог машиныг бол сонгосон. За энэ машинаар бол энэ жил ерөөхдөө бол Баруун аймаг. За тэр дундаа нэг аймгийг сонгоо аялах гэж байгаа. Энэ ямар аймаг вэ гэх юм бол Увс аймаг байгаа. За Монгол орны хамгийн том одоо нуураар хавгладаг Увс аймгаар аялах аялал маань бол за Увсын одоо ачид нуур, ховд сум тийм ээ. Ачид нуураас ахуулаад Агоожрын хүрхрээ, ор Хэргас нуур, за дэлхийн өргөргийн хамгийн хойно байрлах элсэн манханууд болох Алтан элс, за тэгээд Зүүн говь, Зүүн хангаа гэгчлэн, за тэгээд ерөнхийдөө бол Хархираа дүүргэний уус гэгчлэн Увс аймагт байж болох бүх л гоё газруудыг болж өгвөл энэ жил бол зориод явъя гэсэн бодолтойгоор энэ жилийнхээ машиныг бол crossover машин сонгосон байгаа. За яг хөө тэгээд дараагийн удаад бас цоо шин машин орж ирсэн машин, гавь машин сонгоод ингээд төнөглөөд явъя гэсэн бодолтой байгаа болохоор энэ жилдээ бол надад одоо crossover-оор явах нь бол илүү зүгээр юм шиг надад санагдсан. За энэ жил сонгосон машины хувьд гэх юм бол Subaru Forester гэдэг машиныг сонгосон байгаа. За ер нь бол Монголд сайнтай, муутай ер нь олон талаар яригддаг машин. Гэхдээ бяцхан чөтгөр хоттой энэ машин маань бол хэрхэн яаж явдаг вэ гэдгийг нь бол унаж үзсэн хүмүүс, за хамт аялалд явсан хүмүүс бол ерөөдөө мэддэг. Гарахгүй, явахгүй гэсэн газруудаар бол гайхалтай явцдаг. За тэгээд моторын үйлчлэгээ, хороопны үйлчлэгээнүүдээ сайн хийгээд явж байхад бол ерөөсөө ямар ч асуудал байхгүйгээр явчих болох юм байна. Биенийхээ хэмжээнд таарсан газруудыг бол ямар ч асуудалгүй явчихна. За тэгээ энэ удаагийн аялалдаа энэ жил болохоор бие хамгаалагчтайгаа юмнаа. За ер нь ягаад бие хамгаалагч гэж нэрлэж байгаа гэхээр хөнгөн машины нэг сул тал бол усанд муу байдаг. За гол усаар гарах тохиолдлууд байгаа. За сүүлийн жилүүдэд бол бас ус ихтэй ийм жилүүд бол Монгол оронд бол тохиолдож байна. За энэ нь юу болж байна гэхээр үер усны гамшиг болох магадлал бас айгүй өндөртэй. Голын одоо гармууд бол тодорхой хэмжээний хэмжээр үерлдэг ийм асуудлууд гардаг. За мэдээж гол гарахгүй явна гэж байхгүй. За голоор гараад ороод явна. Тийм болохоор энэ жил бол манай найз Ford Raptor гэдэг машинтай. Тэгээд энэ машинтайгаа найзынхаа гэр бүлтэйгээ бас энэ жил хамтдаа аялах юм байна. Тэгээ энэ удаагийн дугаар маань бас өмнөх дугаарынхаа ерөөхдөө төгсгөлийг хийж өгөөд би дараад явах гэж байгаа дугаарынхаа цухас дурдаад байгаа шалтгаан юу гэхээр би одоо ингэ эдитээ хийгээд ингэ явхад надад одоо ямар ч асуудалгүй болсон. Яг тэгэхээр өмнө бол гар утсан дээр одоо нэг усанда эдитээ хийхэд айгүй төвөгтэй яг ингээд хоёр эрхээ уруугаар ингээ яг онж заримдаа дарахгүй ингээд төвхтэй ингээд жижиг бүр томруулах гээл их асуудалтай байдаг гэсэн бол одоо маус keyboard-ын дээр бол надад ямар ч асуудал байхгүй болж байна. Дараа нь яг таблетын дээр хийх гэж iPad-ын дээр хийх гэж оролдсон. За iPad-ын дээр хийх бас нэг талаараа амар байгаа юм. Гэхдээ бас төвхтэй асуудлууд бас байна. Яг хийж сурцсан хүмүүсийн хувьд бол болдог байх л та. Компьютер дээр хийх нь надад илүү амар байсан. Өмнө яг MacBook дээр бол ингээ хийж байхад бол боломжийн байсан боловч нэг рендерлэг хугацаанд бас алдаа заагаа гарчдаг ч юм уу. Эсвэл тиймэрхүү асуудууд гарч ирдэг. За тэгээд нөгөө ашиглаж байгаа аппликейшныхоо хувьд, програмынхоо хувьд их юм бол төдийлөн сайн мэддэггүй ч юм уу байсан. За энэ жил бол ямар ч байсан гой дугааруудыг хийх гэсэн бодолтойгоор, дронтойгоор, камертайгаар ингээд ерөөдөө нэг гоё хүчтэй үзэл гэсэн бодолтой байна шүү дээ. Тэгээ та бүгд манай subscribe дараад, лайка дараад, сэтгэлээ бичээд яг үе их хөдлөлөөр бас ярилцаад яваарай. За тэгээ хүмүүсийн тунд бол сайнтай муутаагаар манай сууг маань бол дээшээ таашаа явж л байдیں۔ Тэгээд ямар ч үсэн би хэрэгцээтэй мэдээллүүдийг өгөөд явдаг. Гол нь хүний нөгөө аяллаа одоо ингээд видеонууд ингээд цаашаа ингээд явах гол нэг хүнд өгж байгаа хамгийн гол зүйл нь болохоор сэтгэлийн уран байт юм байл шүү. Тэгээд энийг бас та бүгд бодолцоод бас сэтгэлээ бас харамгүй үлдээгээрэй. За олон хүмүүсээс яаж холбогдох вэ гэсэн сэтгэлдлүүд бас нэлээд ирсэн байлээ. За яг энэ хаягаараа бол Instagram хаяг маань байгаа. Тэгээд Instagram хаяг руу маань бас чат өчөөд follow дараа чат өчөөд бас мэдээлэлүүдээ аваад хоорондоо бас асуух зүйлүүдээ хэлүүлээ ярилцаад ингэ яваад ич болно. За тэгээд 2025 оны Хөвсгөл нуур тойрсон аяллаа төгсгөл түүнээс цааш үргэлжилсэн аяллаа видеог та бүгдтэй энэ удаагийн дугаар хүргэх гэж байна. За ингээд энэ удаагийн дугаартаа бүгдээрээ орцсон.
сонсгоё. Epic Journey сувг дээр сувгаад харуулan яг одоо үзэж байгаа та бүхэдтэй маш их баярлалаа. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань ийхүү эхэлж байна. За яг одоо бол бид нар Хөвсгөл нуурын хамгийн хойд хэсэг дээр бол Монгол орны хамгийн хойд хэсэг дээр явж байна. За зарим хүмүүс яагаад энэ аяллыг зохион байгуулад явдаг болсон шалтгааныг нэлээд олон хүмүүс асуусан байлаа. Энэ дээр бас энэ удаагийнхаа энэ voice-ийг бас та бүхэнд бас хүргэе гэж бодоод оруулж байна. За хамгийн анх Монгол орнороо явах моциклтой, за морь, өндөр дугуй, за түгээсийн бургон, Жарис, Камаз гихчлэн маш олон тээврийн хэрэгслэр бол Монгол орноор хөндлөн гуйлж аялж байлаа. За эдгээр аялсан газруудаа бас эх орон нэгтнүүдтэй үзүүлэхийг таниулахыг бол маш их хүсдэг байлаа. Яагаад гэвэл Монгол дотоодын аялалд өдөржин сайн хөгжиж чадаагүй. Зөвхөн зуны улиралд аялдаг, өвлийн улиралд бас аялдаггүй гихчлэн олон байдлаар бол дийлийнх нь ингэж аялж чаддаггүй. Аялал гэдэг бол тийс хол хөндий зүйл байсан. За яг энэ үед монголчууд Монголтой аялцгаая гэсэн нэртэй урайтай Facebook пэйжийг хөгжүүлээд олон хүмүүст бас аяллаа сонь сайхныг үзүүлж харуулсан. Тухайн үед сошиал бас төдийдэн сайн хөгжөөгүй байсан ч гэсэн өөрийнхөө хэмжээнд бас пост мэдээллүүдийг оруулаад мөн дүрс зургуудыг бол ингэж авч хадгалж тэдгэрийгээ босоо нэвтрүүлэг болгон оруулах юм санаануудыг бол анхсан гаргаж байна. За ямар ч байсан нийтдээ нэг 250 орчим аяллыг энэ 10 жилийн хугацаанд бол хийсэн байна. За хийсэн аяллууд бол мэдээж холын уртын аяллууд хөгжлөн байдаг. За эдгээр аяллуудаа бол нийтдээ нэг давхарцсан тоогоор нэг 4000 орчим хүн бол манай аяллыг бол сонгож аялсан байдаг. За хамгийн анх бургонтой аяллыг бол одоо хийдэг байсан бол сүүл рүүгээ өөрөө жолооч хийгээд өөрөө бас ингээд шин дэргэндээ хүн суулгаад хамтдаа бас ингэж явах юм аяллаа ийм одоо хоббитой болсон. За улмаар бол одоо энэ хобби маань машин тэрийг янзлах хоббитой болж мөн цаашаа өргөж дэлсэн байна. Ямар ч байсан Хөвсгөл нуур тойрох аяллыг 6 жил дараалан хийхэд бол маш олон хүмүүс бол Хөвсгөл нуур тойрох талаар мэдээллийг бол за эдгээр контентээс болон олон байдлаар бол миний сошиал хавгуудаар бас хандаж асууж авч мэдээллүүдийг бол авч аялсан хүмүүс бол өчнөө олон байгаа. За энийг би хамгийн анх өөрөө шууд олоод авсан юм биш. Хамгийн анх Бадамсан баахын аяллаа цаг нэвтрүүлгээр бол Nissan патрол машинтай аялж байгаа аяллаа дугаарыг үзээд ийшээ аялах одоо миний сэтэл, миний хобби, миний мөрөөдөл болж ойрсон юм. За тэгээ ямар ч байсан энэ сайхан газраар аялаад за Монгол орныхоо энэ сайхан газарт бас нэгэн одоо хүүхийг хамтдаа бүтээлцсэн бүхий л аялагч нартай маш их баярлалаа. Тэгээд цаашдаа бас олон сайхан аяллуудаар бас хэдүүлээ хамтдаа бас уулзнаа гэдэг итгэлтэй байна. За тэгээд Монгол дотоодын аялал олон хөгжиж дотоодын аялагч нарын та улам бас мундаг болоосаа гэж миний хувьд бас бодож байна. За тэгээд та бүхэн нэвтрүүлгийг өргөжлүүлээ хүлээн авч үзээрэй. Дараагийн дугаар маань улам сонирхолтой болж та бүгдтэйгээ бас илүү зүйлийг үзүүлэхэд хүсэж байна. Дараа жилийн аяллаа тэгж бат та. Яаж иж байгаа л бүх зүйл болгож байгаа л.
Вакараа шиг гарцна. Би зураг авч шүү дээ. Бичлэг хийж. За энэ гоё солонготой жингээ бороо орсон тэгэл бошлаадных цаад үзүүр дэлгэр бүрэнгийн ихтер ингэ байж энэ да. Намайг битээ яриараа гэсэн би чимээгүй л. Тэнгисэ. Би ч өндрөөс айдаг хүн шүү дээ. Гоё байна. Камерын дээр одоо ингэж яг гоё харагдуулж чадчих юм мэдэхгүй байна. Баян зүгт одоо ирчээ бошлоод үзчихэл буцчихснаа бодохоор одоо би энд ирж үзчихэл бүр ёо боож мой. Гоё. Гоё шүү. Манай болгоомжтой өрөө. Баян зүрхт дуулам дурлалаа. Үнэхээр гоё юм байна. Баян зүрхтээр явахаараа. За та нарт байгалыг үзүүл ингээ яриад явъя за. За энэ жилийн гэр бүлийн аялал маань одоо өндөрлөгт өгч байна. Хөвсгөл нуураа тойрцсон. За түүний дараа Баян зүрх сум дээр ирж 3 хоног байлаа. Одоо сумаасаа гараагүй явж байна. Өнөөдөр нэг хараа нэг өөр замаар явж үзье гэж бодоод энэ замаар ингээд явж байна. Тэрийг актер устуулсан. Тэгээ өвлийн зам руу яваад орцсон байлээ. Тэгээд энэ удаа
Өөч өвлийн замаа болиё гэд буцаад арай өөр зам байсан. За тэр замаараа ирэхдээ бол явж ин да. Одоо ч бид нар энэ замаараа ингэж явна. Энэ замаараа яваад одоо уулан дээр бид нар гарцсан яваа шүү дээ. Уулан дээр гарцсан байгаа. Уулнаасаа бид нар ингэж утахгүй бууна. Манай тэнгисийн гэрүүл хамт яваа. Өөш гар утсан гэ барих чи ямар аваа. Юу гэдэг юм бэ? За энэ замаар одоо ингээл яг ингээл хаяалал явна шүү дээ. Йоо тэгэл ингээл хаяалал явангууд доошоогоо ийм байгаа шүү дээ. Хүү үнэн гоё байгаад. Тасархай байгаад байна. За тэгээ булааг үргэлжлэж байна. Тэрээ дутаагүй байж дарах өнөөдөр бүхий барилдаан бол бүгд оролцож үлдэж байна. Хөдөө үеийг бид нар халтар жаадуудтай барилдаж явснаас өөр юм хүн чинь гайхаад барилдахаар гарлаа. За тэгээд 1 давдаа, 2 давдаа, бүр 5 даваа зүүрчтэй. Өөртөө ч гэсэн дараг багтаа зүй. Тэгээд өөртөө янз бүрийн хэрэгтэйг явуулсан. Ахаад бүрийн дэвлэг бол дахиад төлөж барилдах хүмүүсийн тоо миний нэр бай. Тэгээд барилцаар ахаад үрчлээ. Дараг багтаа сүйдээ. Дараа жил дахиад барилдаан боллоо. Ахаад дарга за одоо энэ жил усын наадам барилдаа. Би ч бүх ажлаас чөлөөлөгдөөд өглөө ороод уулыг ороо усны зах дагаж хүрвэ. 50-ын баах том жижиг чулуунуудыг өргөж үзээд их төвчгөлөө. За манай монжоо манай энэ нэг дуулгана гэж шүтээд байгаа маа баг. Дараг манай гүрэлгэр харыг давхад мянган зэрэгт байх тэгээд тавьчаад цааш гүйсэн гэсэн өөмөр шүрэж байгаа. Нийгмийн утсаа амар онгод өгчтэй унагтаа цаг утас бэлтрэг 3 сатаад тараад байна. Гэсэн үргэлээ хангаж байдаг. Тэгээ бас одоо нэг шиг үстэй цохол юм ховор сэмэл чухал ээжтэй гинэ. За бахираац автобуст явж байл хэсэг залуус боо шуугаад тэгээд чи яасан би аваагүй юм гэж нэлээд өрөө бодлоо. Гуулаад утсуу гэдэг дунд нэг хүүхэн гол ойлтой. Би гэж илүү өгөн дуртаж. Хоёр цагаараа гэрэл ирж байна. За усын эсгийн хүрхэн дээр ирсэн байна. Энэ гоё бүхрээ байлаа. Энэ заганда. Халтааны 3.6 км алхаж орж ирдэг юм бүхрээ байна.
За энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. За ямар ч байсан өнгөрсөн оныхаа төгсгөлийн дугаарыг бол энд ингээд жаргая. За тэгээ маш олон хүмүүс өвсгөл нуудаархаа иллийг энэ жил хийх үү гэж асуусан байсан. Миний хувьд бол хийхгүй. За нэг хэсэгтээ бол хийхгүй. Ягаад тэгэхээр дараагийн том одоо тэрхтээ болох зүйл рүүгээ ерөөхдөө бол санаа сэтгэлээ явуулсан, чиглэсэн байж байна. Тэгэхээр дараагийн удаа бол одоо ямар машин сонгохоо бол тунгаахгүй бас таа хөтэ хүргэнэ. Ямар ч энэ жил болохоор би crossover ангилтай Subaru Forester гэдэг машиныг сонгосон. Яагаад энэ машиныг энэ олон хүмүүс ингээд сонгоод сайнтай муутаагаар ингээд Монголд үнэлэгдээд энэ бас олон жилийн хугацаанд бас зах зээл дээрээс одоо хасагдчихгүй сонгож байгаа хүмүүс маш олон байгаад байгаа шалтгаан юу юм бэ гэдгийг бас мэдхийг нэгдүгээр хүссэн. Хоёрдугаар гэх юм бол Subaru Forester төр байдаг энэ явах систем нь бол надад их таалагдсан. Ягаад тэгэхээр ямар нэгэн байдлаар мост хөндрүүлэгч ч юм уу тиймэрхүү юм залхахгүйгээр одоо центрлог, диплок гэдэг залах шаардлагагүйгээр өөрийнхөө энэ all wheel drive системээрээ бол ингээд гараад явчихж байгаа надад маш их таалагдсан. За системийн нэрийг би буруу хэлсэн байж магадгүй. Ямар ч байсан дөрвөн дугуун дөрүүлээ маажаад ямар нэгэн байдлаар хөндөрсөн байгаа тал нь бол цоожлогдоод за газартаа хүрэлцэж байгаа тал нь бол маажаад явчихдаг. Энэ систем бол маш их таалагдсан байгаа. Тэгэхээр орон нутагт явхад жолоо сондуул одоо янз бүрийн газруудаар орж гарах юм асуудал зөндөө олон газруудаар явах байдал гардаг. Тэгэхэд бол энэ бол том проблемын нэг болдог байгаа. Тэгэхээр энэ проблемыг бол даван туулж чадах систем бол энэ Subaru Forester дээр байт юм байлээ. Энэ системийг энэ жил би ашиглаад явна. За одоо ямар ч байсан нэг жил MT дугуй буюу одоо шаврын дугуй гэдэг те энэ дугуй тавихгүйгээр all terrain дугуйг тавиад явж нэг чих хамар нэг жил явж үзье да гэсэн бодол байна. За их олон жил мөрөөдлөө одоо тэгээ шаврын зориулж бас MT дугуй байнга тавиад явах их жоохон түүхтэй. Ягаад тэгэхээр дуу чимээ ихтэй. За ингээд жолоо барай явж байгаа хүний хувьд гэх юм бол тэр их чимээг бол байнга сонсоод явах чихээрээ маш их ядардаг. Тэгээ хүн болвол нүдэрээ ядардаг. Нүд одоо харж байгаа чудаас их ядардаг юм байна. За мөн чих сонсголтой байнга ингээд өндөр чимээтэй нэг татамжийн дууг байнга удаан сонсоод явах юм бол маш их ядардаг юм байна. Тийм учраас энэ хоёр зүйлийг бол нэг өсөндөө энэ жил болохоор за чихний асуудлыг бол сайхан шийдчихлээ гэж бодоод all terrain дугуй тавихаар шийдсэн байна. За тэгээд дараагийн дугаараар олон зүйл яриад явах уу. Дараагийн дугаараар бол ямар ч байсан crossover төрлийн сонголтонд орж ирж байгаа Subaru Forester гэдэг машина цааш энгийн нэг айхтар би өндөрлөө, твшний өндөрлөө амар юм хийхгүй. Ерхэд бол маш энгийн байх байдлаар бол тоноглоно. Энэ тоноглох зүйлийг бол тоног гэх үү, автоид гэх үү, одоо яг юу гэх үү би одоо сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан өөртөө хэрэгцээтэй зүйлсийг бол машин дээрээ бол нэмэх юм аа. Тэгээд энэ зүйлийг бас дараагийн дугаардаас оруулаад явъя. Тэгээд жижиг хэмжээний аяллуудыг тестүүдийг хийж үзээд Cooper мөфрийн салгаад янз бүрээр үзнэ. Тэгээд үзэж байгаа тэгээд гоё дугааруу цаашаа ороод явна гэж бодож байна. За тэгээд сувгтаа минь одоо хүртэл бас хамтдаа байгаа. Үнэхээр хизээ дараагийн дугаар орохгүй гэж хүлээдэг нийт үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Одоо бол ингээ асуудалгүй болсон байгааг та бүхэн миний бэкграундаас бас харж байгаа болов гэж бодож байна. За ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Стиг орой бас